Тариаланчид ярьж байна подкаст цуврал ануудаагийн дугаарыг Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумаас бэлтгэж хүргэж байна. За яг одоо бид Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын нутаг Яргаатын ар гэдэг газар суугаад ярилцж байна. Тэгэхээр манай энэ удаагийн нэвтрүүлэг Хинтээ аймгийн өмнө дэлгэр сум газар тариалан эрхэлдэг Агро Интекс компани ерөнхий агрономч Тамир оролцож байна. За сайн байна уу та? Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Та бүхэн сайн явж байна уу? Сайн явж байна. Тэгэхээр намрын сүүлсээр гараад хэд хоног сайхан алааж байсан намрын дэнгэр ингээд өнөөдөр бас та хоёрыг ярилцж байгаа өнөөдөр ингээд цас хургаал цас орцсон байж штэ тийм ээ. Тий. 100 байсан бол одоо хувьтай хүн хур борно гэдэг хорыг өсдөг бол одоо намрын цагт бол энэ жилийн нэг бороо их орой орсон учраас тарины болтож байгаа хойшлоод тэгээ бидний хураалт нэг жоохон 10 хоногор хойшлоод байна л та. Тэгээд одоо ямар ч юм ингээд цастай эдээ ингээд тариалан зүтгээл тарай ургуус дараа хурааж аваад авах гал зүтгэж ингээд манайх бол одоо нэг 80% орцсон одоо нэг жоохон талбай бол тэрийг амарсан хураагаал явж байна да. Ер нь энэ жилийн тухайд танайхан хичнээн гад үндэсний улаан буудай тариалав. Манайх энэ жил яг бол 2500 гад 500 гаруй гад үндэсний улаан буудай тарьсан. 400 орчим гад ногоон дижил тарьсан байна. Бороо хур багтаагаас гадна тэр дулааны температурын юу ихэд хадалттай их олон хоногийн талтай тийм үед тариагаа ургууллаа хурааж авч байна да. Цаас ер нь эзнээс ингээд ороод жумуулаараа бас нэлээд орцсон биш. Тэгээ хүүтэн байж тань ч тийм ээ. Тий одоо танайхан чинь юусоо ингээд бүр нэлээд яваал байж шүү дээ тийм ээ. Тэг явна. Ер нь бол одоо энэ явж болохгүй болтол явна л та. Тий. Энэ ямар ч нэг манай хүмүүс одоо бол нэг 2 цаг ирээдээ явж байгаа тэр аргагүй зогсон л та. Харин ингэсэж байгаа нэг жоо шуураа зогс өнгөрчих юм бол явна шүү дээ. Явна. Ер нь ингээд тогтоод хэмжээтэй ороод ирүүлж одоо явж болохгүй байл л та. Та бол одоо бас өөрөө агрономч юм иймэрхүү одоо бас нэг юм цаг үеийн хүн бишээд бол одоо бас. За виж одоо яг 20 жил болж байгаад одоо яг бүр тариагаа нам тасан даруулсан жилүүд байлаа. Би одоо Сэлэнгэд ажиллаж байхдаа бол 2-3 удаа тариагаа нам тасан даруулж байлаа. Энд би одоо 6 жил гаруй ажиллаж тэгээд энд бас 2-3 жилийн өмнө бас ингэж тариагаа даруулж байсан. Тариаланд бид яах вэ? Тэгээд нөгөөдгөө хүлээн тэгээд цагаагаар магаар энэ харж байгаа. Тэгэл цаас ханзалсны дараа хайсны дараа тэгэл тариагаа хурааж авна шүү дээ. Авамч хийсэн. За энэ жил ерөнхийдөө Монгол орны тариалангийн гол бүс нутгуудаар нэлээд гантай. За тэр дундаа Хинтийн зарим нутгаар бол одоо бас жоохон тариа мөндөр цохиулсан гэдэг нэлээд өндөр хүнд цаг үеийг одоо манай тариаланчид туулж гараад ингээд нэг намрыг ингээд үдэж байна. Тэгэхээр өмнө дэлгэрийн нутгаар энэ жил ер нь зуншилга ямар болов тийм ээ. Бас л шиг нэлээд ганд. Ганцны хувьд бол ган болсон. Гэхдээ Төв Сэлэнгийн нутгууд тийм өргөжлсөн одоо тэр 2 сарын 60 хоногийн ч юм уу тийм хүн бол одоо манай Хинтээд харьцангуй гайгүй. Ер нь бол 32 хоног бол бороо ороогүй. Тэгээ 32 хоногийн чи одоо нэг 14-5 хоног нь 30 градусаас дээш хадалттай. 31-2 хоног л бороогүй байж байгаа. Тэр нэг бороо орсохгүй 7 сарын 2-нд. Төв Сэлэнг чинь бол тэгээд бүр 7 сардаа бас бороогүй гэдэг. Тэр бол үнэхээр гайхалтай гамшиг болсон. Гаралтай. Манай энд бол харьцангуй тэр ган бол гайгүй. Гэхдээ ган бол болсон. Урагшид нөлөөс ямар ч нэг гаагийн урагш бол энэчэндээ толгой жижигэрнэ тэр яг өрд зутгалтын үед юм уу тэгээд яг төрөө үүсгүй юм уу тэр халуун таарсан учраас толгой зутгалт жоохон баг болоод нэг төрөнд өрийн тоо багасаад тэгээд гаагийн урагш ямар ч нэг 2-оос 1-3 центр авах хэрэгтэй байсан бол тэр нь буусан. За зарим нэг сайн талбайгаас одоо жишээлбэл энэ талбайгаас 20 центр авч ил дараасаас компани хувьд нэг гаагийн дундч нэг 12 центртэй буух. Ер нь бол гам хэрэг болоогүй сайхан тэр цаг хугацаанд бороо орсон бол 15-6 центртэй буучгаар сайхан зам байлаа л да. Тэгээ гол нь одоо энэ өргөжсөн ганг гарахын тулд бид нар чинь нэмэлт бордонууд одоо ургамлаар өгдөг, давчаар өгдөг нэмэлт бордонууд хэрэглэлээ л дээ. За жишээлбэл биогондрог компани биогуматан
тий биогүм гэдэг одоо тэр бактерийн гаралтай бордонуудыг яг тэр гангийн үеэр цацсны үүрчинд л одоо манай компани тариалан энэ гант одоо арцсангүй эрсдэл багтаа гарч ирлээ л дээ. Гинтэй аймаг бол өөрөө ерөнхийдөө бас тал хэргийн бүс нутаг ингээд ажиллаж байгаа тийм ээ хангаа. Тий. Тэгэхээр энэ бүс нутагт яг ямар сортын үр ер нь зохиж байна? За би ч одоо энд маш олон төрлийн үр сортын үр тариалж үзлээ. Одоо Алтайсгийн 325, Алтай 70, Дархан 144, литр 80, Юнион гэдэг. Тэгээд юу Борецкий остиция гэдэг. Манайх энэ жил бол литр 80 хвчлэн байгаа. Литр 80, Алтайсгийн 325, Алтай 70 гэдэг ингээд сортуудаас ер нь гайгүй яг нэг жигдгүү ургац өгж байгаа бол энэ литр 80 гэдэг сорт л байна л да. Одоо нодлонгоос Оросоос Монголд орж иж нутагсж байгаа сорт юм байна. Тэгээ энэ литр 80 сорт бол арай гайгүй ургац өндөртэй юм байна. Тэгээ манай хинтэй аймагч өөрөө нэг талд хэрийн жоохон тэгээ далайн түвшинс өндөрлөөгөө 1100 тэгээд тийм болохоор хөрсний үржил шимийн хувьд бол одоо төв сэлэнгийг хөрснөөс бол арай л нэг чадвар мотой хөрс байгаад. Тэгээд энэ чинь бас нэг үрийн норм те их бага хэмжээтэй их тэгээд нэг арай өөр технологиор явж байна л да би. Яг сэлэнг шиг технологиор явбал бас ганд их амархан орчих гээд. Тэгээд яг энэ зориулс нэг өрийн норм арай бага ч юм уу. Тэгээд нэг гад одоо нэг 3 сая ширхэг мөрхгээр тарих. Тэр нь одоо манай тариаланчд хэлж байгаагаар бол нэг 110-аас 120 кг юм да. Сэлэнгэд бол 140-с 160 кг-аар хийдэж таа. Тэр хийжлээ. Манай энд бол одоо гад утсан 40-с 30-аас 40 кг баг хийжээж одоо энэ гам манг элдв амзай байгалийн давжгүй хүчин зүйлийг давж яана л та. Ерөнхийдөө энэ хинтийн бүс услуур нутаг бол одоо төвийн бүсээ бодвол хөрсний үржил шим бол одоо бас тийм сайн биш байна гэдэг ч юм тийм. Тэгэхээр та бол одоо өөрөө мэрэгжлийн агроном хүн байна. Тэгэхээр энэ хөрсний үржил шимийг одоо дээшлүүлэх, сайжруулах талын ажлуудыг одоо яаж хийж байна? Нутгийн тариаланчид энэ дээр та бас өөрөө мэрэгжлийн хүний хувьд ер нь бодлож ер нь ямар зөвлөгөө өгч байна? За би бол хөрсний үржил шимийг юу одоо дээшлүүлэх тал дээр ямар ч нэг бордоо тий эрдэс бордоо болон органик бордоонууд бол хэрэглүүл одоо зүгээр байна гэж зөвлөгөө өгч байгаа. Тэгээд манай эдгээр тариаланчид ихэнх нь эрдэс бордоо бол одоо тэгээд нэмэлт бордоонууд шингэн тий комат момат гэл янз бүрийн нэмэлтээр хэрэгжилж байна л та. Тэгээд био бордоонууд одоо Монгол улс хамгийн ойрхон өхрийн бууцтай. Тэгээ малын бууцтай. Малын бууц чинь хэрэглэхийг ихлээр ч одоо асар их хэмжээгээр орно. Тийм учраас одоо нэг гад 25-аас 40 тонн штэ. Тэгэхээр ч одоо ингээд хэдэн зуун гад тийм их бууцууд хэдийн мал ихтэйсэн тийм их бууц байхгүй. Тэр бууцыг авчирч талбайтаар жигдэн цацна гэдэг чинь бас их хөрөнгө гарна. Тэгээд тэр тариаланчд бол одоо тэр эдийн засгийн тэр юм бол дийлэхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би одоо жишээлбэл манайх чинь ингээд 400 га тойрол 4000 мод тарьж байна. Тэгээд энэ сүрдэн хувцалтыг бол тогтоохонд бол хашаа бариад өвөл зөнгө мал оруулахгүй байна. Тэгээд тэр мод тарьдаг нь одоо хөрсийг салхины илэгдэлд оруулахгүй тулд одоо салхины хаалт хийж өгч байгаа байхгүй юу. За ингээд иймэрхүү аргаар нэг 5-аас 10 жил яах юм бол өрнөхөө үржил шим дээшлээс гад одоо байгаа үржил шим хадгалаад одоо энэ талбайг чинь цаашид одоо 100, 200, 300 жил ашиглах боломжтой болчиход байна. Яг энэ одоо маягаар ингээд уламжлалт технологиороо ч юм уу хөрсөө хамгаалахгүй бол энэ үржил чинь 50 жилийн дараа ихэд үржил шимшигч тэг болох гэдэг. Тэгээд ямар ч тариа орохгүй шүү дээ. Өөрөө очтоо тэр үржил шимгөө газар үлдэх гэдэг шүү дээ. Тийм учраас одооноос ингээд тэр ойн зурус гэдэг юм их байгуулж байна. Ааха. Тэгээд энэ сүрлийг бол болж бол одоо энэ хэрчиж талбайдаа үлдээх хэрэгтэй байна. 3 дугаарт бол одоо энэ малчтайгаа ойрын малчтай тариаланчд хоорондоо их ярилцж тохиролцоод уучраа ололцоод тэгээд ингээд хашаа битээ эвдэгтэй малаа битээ орвол
Өвөлттэй орвол ингээд ийм ингээд малчтайгаа их тохиролцоо хийж байна. Тэгээ харьцангуй манай энэ хавийн ягаад яарын малчтууд их явахстай. Ер нь бол их хашаа маш явж мал залаа шүрэлгүй бол оруулахгүй шүү. Тиймэрхүү нэг юмуд зөвлөж байна да. Тэрнээс гадна бас нэг миний зөв бодоод байгаа нэг юу байдیں۔ Би малчтыг бол хэлдэг байхгүй. Та нар биднийг хашаа барих тусмал 10-20 метрийн ингээ илүү бариулаач тий. Та нарын бэлчээрийн зүйлэн чинь хомс баг болоод байгаа. Тийм учраас энэ бидний хашаан дотор малч орохгүй учраас аливаа ургамлын үр салхиал хард юм аа. Бидний тороо хашаа барьж байгаа. Тийм учраас энд байгаа хашаан дотор байгаа ургасан ургамл чинь салхиал хийсээ та нарын бэлчээрт ингээд бэлчээрийн зүйлэн чинь ингээд нэмэгдээд хомсдохгүй олон болох юм аа. Тийм учраас та нар бидний хашааг эвдэхийн оронд харин ишээ дахиад 10 м сунгаач. Тэр 10 м газар чинь хэдэн зуун мянган ургамал урган тэр зөөрөө цэцгээр хэдэн сая шиг бүр цалаа зөвхөр та нарын бэлчээр чинь одоо та малд хэрэгтэй янз бүрийн сайн ургамлууд гарна шүү дээ гэж бас энэхүү малчтад ингээ ойлголт өгөхгүй. Тэгээ тэр тал манай малчд бол их дэмждэг бас байна. Сүүлийн үед бол тэгэлтэн шүлэг гэдэг их ярьж байна. За зарим аж ахуйн нэгжүүд эхнээсээ бас ингээ нэвтрээд орж явах шиг байна тийм ээ. Тэгэхээр тэр бол нэг талтаа бол одоо хөрс өндөхгүй. За түрүүний таны ярьсан одоо энэ сүрлэн хүчлэх үүсгээд хөрсөнд одоо хамгаалах юм нэг давуу технологи юм аа гэж ярьж байгаа. Тэгэхээр яг энэ технологи руу одоо ингээд бүгд яваад орчих ихээр өнөөдөр бас тэр болгон орж чадахгүй багтаа харагдаад байна. За тэр болгоо орж чадахгүй гэсэн ингээд одоо жишээлбэл 4000 3000 гаатай айлууд бол одоо тэр технологиор ороход техник шинжилт хийж байгаа шүү дээ. 1000 га доторх айлууд бол тийм өндөр өндөр тэр бүм гарангийн техник авчиад 500 тарихаж 500 га тайсан юуны ашгаар хизээ тэр бумын техникүүдийн хүртгийг дуусгах юм байна тий. Тэгэл тэр чин дандаа гадаадын дийлэр өнүүдээр орж байгаа учраас нэг дандаа доллараар байдаг. Доллар ч манай Монголд бол хэцүү. Нэг жилийн дараа 1000 гарч өссөн байхыг мэдгүй. Тэгээд тийм учраас нэг газраас баг гагаас авч байгаа тэр ашгаас чинь тэр өндөр үнэтэй техник төлж чадахгүй байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас энэ олж өгвөл одоо тэгэл энэ өөрсдөө хийж чадах ихлэ арга хэмжээнүүдээ авчиж гавийн ургацыг нэмэгдүүлж тэр сайхан гадаад одоо тэр технологи тохирсон техникүүдийг авна шүү дээ. Зөв том компаниуд шууд ороод тийм технологиор орж ийн л да. Тэгэхээр миний бодлоор бол нэг юм байна та. Манай Монгол улс яг Канада, Америкийн том техникүүдийг авчирч байна. Канада, Америкууд бол ер нь яг манайх шиг бас юм ингээ салхитай юм тал хийлгэл гэдэг юм л. Тэр чинь миний зүгээр олж сонсноор бол нэг 5-6 саяын хорыг сайтай байхгүй. Манайх ч юм болохоор ихэнх хорн 8-9 сард ордог. Яг ингээ зөрж ороод байдаг. Тэгэхээр чин тэр яг 5 сард ингээ бороо орохгүй жаа яг тарилт эхлэхээр чин тэр чин ингээ зүсэд тарьдаг. Тэгмээс газрын өнгөс маш хатуу байд. Тэгээ манай энэ компаниуд ихэнх нь Орос техниктэй ингээд хавж тарьдаг юм бол тэр хатуугаас ч техникүүд нь тохирж өгөхгүй орж өгөхгүй. Энэ сүүлийн үеийн чинь цантай зүсэд тарьдаг болохоор тэдэр бол болоод байдаг. Тэгэхээр чин тэр дөө ингээ бүх аж ахуйн үзэл ороход бас хүндрэлтэй л. Жишээлбэл одоо өрөө аж ахуйнууд байгаа л да энэ тэнд. Тэр бол нийт Монгол нутгийн өрийг бол хангаж чадахгүй. Тэ? Одоо жишээлбэл Төв аймгийн нэг хэдэн аж ахуйнууд өрөө аж ахуйнууд байна. Тэр авил хангаж шүү дээ. Сэлэнгийнхээс тэр авил хангаж. Манай энтэд ингээд өрөө аж ахуй газрыг байгаа. Тэгээд тэр нь болохоор ингээд гантай жил ч юм янз бүрийн бохор урахгүй. Тэгмээс нэг бусдад аж ахуйнууд өрөө хангаж. Тэгмээс бид нар ч ингээд эсвэл төв юмнуудаас очиж өрөө авна. Бидэрт олдохгүй. Тэгэхээр ингээ Оросоос үнэтэй өөр авах зэрэг. Ялангуяа маань Зөв аймагуд нь төв сэлдэг шиг гавийн ургац өндөр биш нэг гагийн дунд нь 10 цент л байгаа шүү дээ нөхөрч. 10 цент ургац өндөр үнээр өр аавна. Тэр талаасаа тэгэл тэр өрийн бодлого гэдэг юм алдчихад байгаа. Өрийн аж ахуйнуудыг бол усаас нь ч юм мэрэгжлийн байгууллагаас маш сайн дэмжиж хэрэгтэй. Тэр тэгэхгүй бол тэр болгонд маш их өндөр зардал гарна шүү дээ өрийн аж ахуй чинь. Ягаад гэвэл ингээл 50 гад нэг сорт тарилаа тэнд нэг л хам байх хэрэгтэй байхгүй. Одоо энэ жишээр бол литр 80 тарьсан байж байгаа литр 80 хураасан компанир 325 хураасан тэгэл холилдчихж байгаа байхгүй. Тийм учраас ингээд тэр үр гэдэг юм чинь 500 гагаар нь тарьж чадахгүй шүү дээ.
Тэгэхээр ядаж техникийн хүчин чадал нь ингээд байж ах хэрэгтэй. Тэр 10 төрлийн үр үржүүлэх гэхэд 10 компани аах гэж байхгүй шүү дээ. Хөө аж ахуйч. Тэгм учраас манай нэг үрийн зөвшөлт үрийн байхгүй болчиход байгаа. Ямар ч үрийн аж ахуйд 10 компани 10 сорт тарил 10 компани байхгүй шүү дээ. Тэгэхээр өсөөл 10 сортч 2 компани нөө. Тэгээд компанийн хичнээн цэвэрлэлээ ихэд тэнд нэг компани дотор бол хэдэн зуун ширхэг үрүүлдэг л байхгүй. Тэрийг хойдон гараад нэг тарин хоёрдугаар дээд хоёрдугаар ир бурдугчсаал хоёрдугаар өрөө зархаас орох байхгүй. Тэр аж ахуйн яг тийм байхгүй юм чинь. Тийм учраас тэгэл Оросоос очилаа. Одоо манай жишээлбэл энэ жил бүх будаагаа зараад одоо Оросоос лидер найт юм уу үр олно гэж байж байгаа. Тэгээ одоо Монголоос дотоодоос үр олдохгүй юм чинь. Үрийн аж ахуйнуудыг одоо бүсчилж байгуулах гал уулын мэрэгдэл авах шиг. Яг тэгээд хийж хэрэглүүлж хэрэгжээд явж байгаа юм бас харагдахгүй л байгаа шүү. Гэхдээ яг тэр өрөө аж ахуйнуудыг ер нь хийж хэрэгжүүлж өөр хувийн аж ахуйнуудтай бас болж туулна. Гэхдээ улс ямар нэгэн байдлаар дэмжихгүй бол ямар ч аж ахуйн нэгч одоо би 5 төрлийн сорт тарихад 5 компанитай байх хэрэгтэй байхгүй. 5 үрлэгчтэй байх хэрэгтэй. Айл нэг инженерийнхээ байгууллага одоо хариуцуулдаг ч юм яадаг ч юм те. Тийм байх хэрэгтэй. Өрөө аж ахуй чаас чист сайн хөгжинө гэдэгт би ойрын нэг 10 жилд бол өрөө дэмжихгүй төгжихгүй байх гэж байна. Тэ? Манайхаа Оросоос өрөө зөөдгөрөө л зөө. Манайх ер нь бас байгалыг бол одоо хараад ч одоо яаж ч болох юм да тийм ээ. Тэгэхээр байгалаас гадна ер нь энэ тариаланчид жил болгонд одоо ургацсан ингээл газар одоо өөр болоод ингээл технологид жооч алдаад өгдөг юм уу? Үр сонгох, буруу үр сонгоод өгдөг юм уу гэх ингээл янз янзын юм байгаад байгаа шиг байна. Авч байгаа ургацаас нь харахаар. Тэгэхээр энэ ерэн зүгээр нийтлэг алдаа зүгээр байгаад юм тааж зүгээр мөрөслийн агрономын үүрэгт юу гэж боддог та бол одоо урган цэцлэгээ газар тариалангийн нотгуудаараа бол одоо бас яаж хийх тийм. За нийтлэг алдаа гэвэл нэг номерт яхаа мэрэгчлийн агрономууд хомсдож байна. Дотмог байна аж ахуйн гэж. Ер нь бол 1000-аас доош гата талбайтай аж ахуйн гэж агроном байна. Тэгээд нэг том юм тэр байна тий. Тэгээд одоо энэ жил би агрономс энэ жил ингээд жоохон алдаа гаргасан байж бол тэрэн дээр анализ эргэжил тэр алдаагаас асаад ингээд явах гэхээр яг нөгөө тэмдэглэс нөгөө агроном байж байгаа байхгүй хэдий яг нөгөө шинэ залуу агроном ч гэсэн тэмдэглэгээ дараа нь тэрийг уншаад дараа нь тэр алдаагаа хойдон жилээс асаад ингээд явна шүү. Түүнээс тэр тариаланч хүн бол тийм тэмдэглэгээ байхгүй хойдон жил бас энэ жил гаргасан алдаагаа эргэжил бас давтаад байгаа байхгүй. Тийм нэг алдаанууд заримдаа харагдчихэдэг. Тохирохгүй техниктэй байж одоо тэр бас жишээлбэл хинтээ дифтер ч юм уу тэг технологич юм те. Өөрийнх нь техник тохирохгүй байхад хүнийг дагаж ингээд тэг технологиор ороод байгаа байхгүй. Тэр өөр ямар техник вэ тэрэндээ өөрийнх нь техник зориулсан технологи боловсруул тарих хэрэгтэй. Тэгэхгүй авч энэ чинь одоо юу гэдэг зүсэл тарьдаг өрлөгчтэй байж тэр цантаас илэрхийлж тэг технологиор орчих юм нөө силкэн болохгүй байхгүй. Өрлөгч нь. Тийм учраас тэр хүнд өөрөөж болохгүй. Өөрийнх нь гар тарин зориулсан өөр технологи боловсруул. Тийм учраас тэр аж ахуйн заавал агрономтой байх хэрэгтэй. Одоо жишээл би лаборатори тэмдэг тэг технологиор орохгүй байхгүй. Яг л надад тийм зүсдэг өглөгч байхгүй учраас хийж би юг сонгохгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр алдаануудыг жоохон засчих юм бол тэгээд ер нь бол 30% хүний оролцоо 70% байгаль шүү дээ. Газар тариал. Тэгээ 30% хүний хийх ёстой юм хийчих юм бол ямар ч гэсэн нэг 8-аас 10 центр бариад байна шүү дээ. Тэгээ байгаль сайхан болох юм бол 15% болоо явчих байхгүй. Ганцхан болдгүй юм чинь мөндөр байхгүй. Тэр бол одоо хинээс хамаарахгүй гамшиг байхгүй. Бусдыг бол тэгээд харгалах юм боломж байна шүү дээ. Тий. За баярлалаа. За бид энэ удаа Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумд газар тариалан эрхэлдэг Агри Имплекс компани ерөнхий агроном Тамиртай танилцлаа.